За удам улаан тэмдэглэл үргэлжилж байна. Энэ удаагийн одоо дугаар дээр ингээ ирж байгаа хүмүүс дандаа нэг гэр бүлийн хүчирхийлэл болон одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн. За тэгээд гэр бүлийн гадуур харилцааны асуудал их орж ирдэг байхгүй. Тэгэхээр би миний энэ хийгээд байгаа энэ улаан тэмдэглэл гэдэг маань одоо магадгүй те хуулийн зөвлөгөө авах чадамж бас байхгүй, бас аргаа олохгүй, эсвэл ингээд тэмээ хаана хандхаа мэдэхгүй маш олон бүсгүүчд байдаг. Тэгэхээр энэ дээр бас энэ тэмдэглэлээрээ дамжуулаад бас энэ гэр бүлийн салалтад одоо жишээлбэл салахад бид нар ийм арга хэмжээ авдаг юм байна. За гэр бүлийн хүчирхийлэл хэрвээ өртөөд байгаа бол одоо ийм зүйл рүү та чиглэж хуулийн хэлтийн байгууллагад хандах ёстой. Бэлгийн хүчирхийлэл тэрэ өртсөн бол ингэх ёстой шүү гэдэг зөвлөмжийг бүр чаашд ингээд бүр дугаарлаж гаргах гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр 92 одоо хөрөнгийн маргаантай байлаа гэж бодоход хөрөнгийн маргааныг яаж хувааж ер нь яаж зохицуулт явуулна да. Яг одоо хэрэгжиж байгаа гэр бүлийн тухай хуулиар бол яг гэр бүлийн гишүүн болгонд тэнцүү ногдуулж өгнө гэж байгаа юм. Ер нь бол. За одоо 4 хүүхэдтэй байлаа гэхэд 4 хүүхэд нөхөр ороод 6. 6 аваа нөхөрч одоо дундаасаа нэг орон сууцтай байлаа гэх чинь тэрийг одоо үеийн ханшаар бодоол ер нь 6 аваа гэсэн үг шүү дээ. Зөв. Ер нь бол тийм 6 аваа. Тэгээд дээрэс нь ямар асуудал бас яригдах вэ гэхээр нөгөө хүүхдийн асран хамгаалалтын асуудал бас яригдана гэсэн үг. Тухайн 4 хүүхэд одоо жишээ нь насан туршийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр асран хамгаалагч нь хэн байх вэ гэдгийг мэдээж хэрэг шүүх шийднэ. Ингээд хүүхдээ асран хамгаалтанд авч одоо 4 хүүхэд ээжийнхээ асран хамгаалтанд үлдчих юм бол нөгөө насан туршсан асран хамгаалагч гэдэг утгаараа ээж нөгөө 5 хэсгийн 5-ыг аваад аав маань нэгтэйг үлдэх гэдэг шүү дээ. Ингээд 6 хуваагдахаар. Тийм 5-ны 1-ийг аав, 6-ны 1-ийг аав аваад 6-ны 5-ыг ээж авна гэх мэт. Хүүхдээ 2-2-оор нь авчвал 50-50-аар хувааж авах гэдэг шүү дээ. Нэг ингэж бас шийдэгддэг. Хүүхдийн яг асран хамгаалтын талаар би бас хэрхэн тогтоодог талаар бас нэг товчхон бас тайлбар өгвөл зүгээр ах гэж бодож байна. Энэ дээр юу яригддаг вэ гэхээр хамгийн түрүүнд хүүхдийн эрх. Ер нь бол манай үндсэн хуулийн дээр ч байгаа шүү дээ, тий. Бид нар нэгдүгürt хүүхдийн эрхийг дээдлэнэ гэдэг. Тэгэхээр хүүхэд аав дээрээ байх нь илүү одоо тэр хүүхдүүд ая тухтай тий хүчирхийлэлгүй одоо сурч боловсрох боломжтой энэ нөхцөл байдлууд байна уу, ээж дээрээ эсвэл байна уу гэдгийг тогтооно гэсэн үг. Нэг бүр мэрэгжлийн шинжээч тогтоож болдог. Жишээ нь амьдрах байртай байна уу, аав ээж нь ажил хийж гин үү, тиймээс орчныг харах. Яг зөв. Орчин. Хоёрдугаар аав ээж нь өмнө ийм гэр бүлийн хүчирхийлэл үлдчихсэн байна уу, тийм зөрчлийн арга хэмжээ ахуулж исэн байна уу гэдэг нөгөө хувийн байдлыг нь хувийн байдал дээр нэмэгдээд юу ороод ирэх вэ гэхээр нөгөө согтууруулахундаа хэрэгэлдэг үг гэх мэт тийм. Эрхний ямаралтай байна. Тийм. Тэгээд хүүхдээс юу шалтгаалдаг вэ гэхээр 7-оос дээш насны хүүхэд аавтайгаа байх уу, ээжтэйгээ байх уу гэдэг талаар өөрөө санал хэлж болдог. За би аавтайгаа юмар эсвэл би ээжтэйгээ баймар гэдэг талаар. Тэгэхээр энэ байдлуудыг харгалзаж үзээд хүүхдийн асран хамгаалтыг шийддэг гэсэн үг шүү. Одоо тэгэхээр зарим хүмүүс шүүхээр ингэ шийдүүлчихэд дараа нь ингэ тэтгэмжээ өгөхгүй яваад байдаг. Зүхтаад байдаг. Эсвэл ингэ хаягийн тодорхойгүй. За тэгээд нөгөө тэтгэмж өгж байгаа хүмүүс манд хүүхдтэй өгч ийн гэж ойлгодог. Нөгөөний хүнд өгөөд салсан одоо их нэртэй өгөөд ийн гэж ойлголтыг одоо тийм мэдрэмж аваад идэг. Би яхаараа чамд өгдөг гэж жишээ. Тийм асуудалтай хүмүүсээс орж ирдэ шийдвэр нь гарчаад идэг. Тэгэхээр энэ дээр бас ер нь яадгийг хуйланда. Одоо жишээлбэл шийдвэр гарчаад тахт мөнгө төлөхгүй шүү дээ. Хүүхдийн тэтгэлэг гэдэг асуудал маань өөрөө тухайн яг бүс нутгийн хамгийн амжиргааны доод түвшин гэдэг нэг юм түвшин тогтоогод өгч байгаа. Ийм мөнгөөр одоо энэ хүүхэд ямар ч ингэ сарын хугацаанд амьдрах боломжтой гэдэг ч юм уу те. Тэгээ манай төрийн байгууллага маань ингэ тийм хэмжээ тогтоогод өгч чинь л да. Үүнийг сар болгон одоо тухайн асран хамгаалагчид нөгөө талд төлөөд яваад байгаа. Үүнийг шүүхийн шийдвэр гараад мэдээж хэрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бол шийдвэр гүйцэтгэлд хандна. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлөвлөнө, нөхөн төлөвлөнө. Одоо санаатай байдлаар зайлсхийгээд байгаа энэ одоо этгээдүүдийн хувьд бол зөрчлийн тухай хуулийн зааснаар бүр 7-оос 30 хоногийн баримтчилгаанд явуулагч яг одоо хуулийн зохицуулт байгаа. Гэтэ саяхан бол бас ингээд их хурлаар дахиад энэ асуудал яригадаад байна шүү дээ. Ер нь төлөхгүй байгаа ийм тохиол яах ингээд гэсэн чинь одоо шууд одоо олон нийтийн сүлжээгээр цацдаг болно л гин эсвэл одоо тухайн хүнийг одоо дахиад бас энэ баримтчилгаанд явуулах энэ нөхцөл байдлын одоо эрх зүйн байдлын бүрд ордуулах зөндөл төслүүд яригадаад байна. Гэхдээ
яг одоогийн байдлаар хэрэгжиж байгаа байдлаар бол 3-аас дээш сар хэрвээ төлөөгүй те 3-аас 6 сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн этгээдийг зөрчлийн тухай хуулицааснаар 7-оос 30 хоногийн бүрийн баримтчилгааны шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэл нь бол байгаа. Хуулийн дээр. Тэгээ мэдээч хэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол ойлгомжтой шүү дээ. Дансын хаана битүүмжлэн нэр дээр нь байгаа эд хөрөнгүүдийг нь битүүмжлэн хураан те энэ ажиллагааныхаа журмаар уг нь нөхөндлүүлэх боломжтой л доо. Гэтэ яг зүгээр миний л яг практик дээр харж байгаа өнцгөр бол одоо жоохон араас нь хөөцөлтөн хэрэгтэй болдог гэх юм уу? Одоо ингээд тэтгэмжээ төлөөгөө за жишээ татаад нэг зүйл ярил л да. Одоо 13 нас хүртэл нь хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй. Тэгээ 13 наснд нь хүүхдийн тэтгэмж төлөхөөгаа одоо шүүхэд гомдол гаргаад эцэг одоо тогтоох шинжилгээ хийлгээд хүүхдийнхаа тэтгэмжийг одоо шүүхээр тодорхойлсон авах хүсэлтэй. Тэгэхээр өмнө аваагүй байгаа тэр жилүүдийг нөхөж авч болдгоо юм. Тэгэх бол өнөөдөр байдлаар боломжгүй байгаад байгаа. Тэр яг нөгөө шүүхийн шийдвэр гарснаас хойш гэж явж байгаа болохоор. Тэгэхээр ер нь ингээд хуулиа бас мэддэг л авахгүй бол бас ингээд ер нь ингээд 92 саллаа гэхэд дунд нь маш том охирогч өөр хүүхэд нээдэг. Мэдээж хэрэг. Тэгээд ер нь бол эхнэр нөхөр хоёр үзэл бодол нийлэхгүй салд сарндаг. Тэгээд хамгийн гол хэцүү зүйл нь өөрсдийнхөө айдууг тав тух те өөрсдийнхөө сэтгэл санаа нийцүүлж чи дээр таарахгүй юм байна. Ерөөсөө болис саллыг гэдэг шийдвэр аягүй хурдан гаргачихдаг. За тэгээд нөгөө хүүхдийн амьдрах орчин сурч боловсрах эрх үүрэг одоо хүүхдийнхээ эрхийг эцэг эх чинь өөрсдөө зөрчиж идэг. Хөндлөнгийн үнээс илүү эцэг эх өөрсдөө тийм асуудал үүсгдэг шүү дээ. Тэгэхээр би энэ хүүхдийн тэтгэмж төлдгөө энэ аавууд байдаг. Бас энэ ээжүүд бас байгаад байдаг. Хүүхдийнхээ мөнгийг одоо тэтгэмжийг авчиад өөр юм зарцуулаад эсвэл арх уугаад байдаг. Эсвэл өөр хэрэглээндээ зориулж өөр хүүхдэд зарцуулж чаддаг хүмүүс байдаг. Тэгээ тэрэн дээр бас хүмүүс маргаад тэтгэмжээ төлөхгүй чамд би чиний хэрэглээний мөнгө өгөхгүй гэд одоо дунд нь нөгөө нэг хүүхдэд хүрэх ёстой мөнгө нь хүрэхгүй аав ээжийн дундаас нь өөр юм захиран зарцуулаад. Тэрийг бол жинхэнэ хувь хүмүүсийн асуудал гэж. Тэр бол одоо мэдээч хэрэг нэгдүгээр хувь хүмүүсийн асуудал. Хоёрдугаарт яг тухайн уг нь бол төлбөр бол хүүхдэд л зарцуулагдах ёстой. Уг нь бол. Гэхдээ бид нар чинь энэ хүн ингэж зарцуулаа байж нүгэ хараад байж чадахгүй шүү дээ. Тэр яг асран хамгаалагчийн хувьд мэдээч хэрэг зарцуулт байна. Хоёрдугаарт яг энэ дээр бас нэг нэмж ярих зүйл юу байна гэхээр зарим одоо яг аав ээжүүд маань зөвхөн энэ амжиргааны доод түвшингийн одоо энэ тэтгэмжийг төлснөөрөө л одоо би бараг ингээд те үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгоод байдаг байхгүй юу. Гэтэл Монгол Улсын яг үндсэн хууль за гэр бүлийн тухай хуулинд ингээд зааснаар бол энэ тэтгэмжлэгийг төлөхөөс гадна тэр хүн нөгөө хувцсанаар авч өгөх те хүүхдтэйгээ уулзах хүүхдээ нэг кино үзүүлээд нэг өдөр баярлуулах те энэ бүх нөгөө аав ээжийн нөгөө журам төгрөг Монгол Улсын үндсүүлээр заасан журам төгрөг маань бүрэн ихэр өгн байж л байгаа байхгүй юу. Зарим хүмүүс бол бараг би салцсан юм чинь одоо надад бараг хамаагүй. Эсвэл би асраа хамгаалтандаа авсан юм чинь одоо ч хамтаа уулзуулахгүй гэдэг ч юм уу те нэг ийм бас нэг нөхцөл байдлууд практик дээр бас харагдаад байдаг. Тэгэхээр энэ байдлуудаас харахад бол үгүй хүүхэд те таны асраа хамгаалтанд үлдсэн ч гэсэн тэр хүн аавтайгаа эсвэл ээжтэйгээ уулзахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр уулзуулах та үүрэгтэй. Хүүхэд ч уулзах хэрэгтэй. Тэр нөгөө асраа хамгаалтанд авч чадаагүй аав ээж хоёр маань ч гэсэн уулзах эрхтэй гэсэн. Тэгэхээр энэ байдлыг бас зөв ойлголцож явах нь их чухал байдаг. Одоо тэгээд 92 чинь хоёулаа ингээд салчдээ штэ. Тэгчээд хоёр талд хоёр амьдрал зохиогоод ингээд явчихдаг. Гэтэл хойд ээж нь одоо нөгөө нэг өмнө ингээд ээжтэйгээ уулздаг гэсэн хүүхдийг гинт уулзуулгаа олчдаг. Хүнтэй суугаар. Чи ээжтэйгээ уулзахгүй. Эсвэл нөгөө нөхөр нь мэдээж хүүхдээ аваад ээжтэй нь уулзуулгаа явахаар ингээд хоригддаг. Ингээ хүүхдээ нь уулзах эрхийг бас ингээд хязгаарлаад байдаг. Тийм талууд бас байдаг. Тийм мэдээж хэрэг тийм талууд байгаа. Одоо жишээлбэл бүр ингээд шүүхээр ороод таслагдаад одоо ингээд бүх асуудал шийдэгдээд тэтгэмжийн тогтоогдсон байлаа гэхэд одоо эцэг хүн хэрвээ одоо хүүхдтэйгээ уулзмаар байдаг ээж нь уулзуулахгүй гэдэг ингээд хатуурхаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хуулийн юунд нь бас буцаад хандах үүрэгтэй тийм болно. Мэдээж хэрэг тухайн одоо шүүхийн шийдвэр гарах мөчид хүртэл шүүгч болгон ер нь бол хэлдэг юм. Одоо энэ хүн таны асраа хамгаалтанд хүүхэд үлдсэн байлаа ч гэлээ. Ер нь бол энэ хүн аавтайгаа байна уу те ээжтэйгээ нөгөө асраа хамгаалтанд нь үлдэж чадаагүй те хүнтэйгээ уулзах хүүхэд эрхтэй шүү. Гол нь хүүхдийн эрхийг дээдлээд байгаа байхгүй энэ зохицуулт маань. Нөгөө талаасаа
нөгөө аав ээжийн ч гэсэн эрхийг дээдлээд байна. Тэгэхээр тэр талаасаа бол одоо хэдийгээр гэр бүл салж байгаа ч одоо энэ гэр бүлийн харилцаа бол маш нарийн харилцаа байгаа шүү дээ. Бид нэр яг хажууд нөгөө хүмүүсийн хэлдгээр лаврээ зогсоод байж идэггүй тэр дотор асуудал байдаг. Гэтэл хүмүүс 90-ийн хооронд нөгөө илжиг бүү жороол мороол гээл ингээд хэлээд идэг боловч чухамдаа бол энэ гэр бүлийн хүмүүст бас тодорхой хэмжээний зөвлөгөө хэрэгтэй болдог. Хэрэг зүйн зохицуулалт талаасаа ч тэр хууль талаасаа ч тэр аав ээжийн сургаал талаасаа ч тэр хэдий салсан ч гэлээ нэгэн тал мах цусны тасархай хамт танилцсан ингээд уулзахаас л аргагүй байдал үүсэн шүү дээ. Тэгэхээр чинь энэ байдал дээр бол нөгөө л ёстол хой хүмүүсийн нөгөө ёс зөв нөгөө этик гэдэг асуудал тэр шүү дээ. Ухамсар тэр л хэрэгтэй. Тэгэхээр нэгэн цагт бас нэг гэр бүл болж хамт амьдарч үр хүүхэдтэй болцгоосон залуу асууд маань ер нь бол ингээл 10-15 жил амьдрал харамсалтаа салж штэ тий. Гэтэл тэр босгосон 10-15 жилийн хугацаа 20 жил бас амьдарсан хүмүүс хүртэл ингээд босгосон амьдрал хайрын цаг хугацаа эргээд ингээ 20 жилийн дараа сална гэдэг их харамсалтай. Бүтээсэн босгосон зүйлээ хит хувааж авна. Тэгээ нөгөө тал дээр ингээ харахаар за ингээд босгосон амьдралынхаа ингээд бүх одоо зүйлээ ингээд шүүгэр ороо саллаа гэхэд нөхөр гэдэг хүн дээр бас үлдэх зүйл бас байхгүй болчиход байдаг. Ингээд залуучууд орж ирдэг. Нөгөө эд хөрөнгийн ингээд хүүхдүүдийн тоо болон бүх одоо тэр өрхийн ам бүлийн бүх гишүүд хуваачаар над дээр нэг залуу хандчихсан байхгүй. Би ингээ 3 хүүхэдтэй их нэртэйгээ ингээсэн чи хөрөнгө эд хөрөнгийн маргаан үсээд нөгөө маргаан маань ингээд хөрөнгөө хуваасан чи над дээр одоо нэг би бараг 70 хэдэн сая төгрөг бараг үлдчихэж гин үгүй юу одоо ийм байр байтал авч гинэ. Тэгээ одоо би ингээ насаараа хөдөлмөрсөн насаараа би энэ амьдралыг босгох гэж би тэмцсэн. Гэтэл эхнэр маань ингээ гэр бүлийн гадуур харилцаа үүсгээд өөрийнх нь буруу байхад одоо ингээд хуулийн хүртэл ийм шийдвэр бас гаргацдаг юм байна. Би одоо тэгээд энэ одоо 20 жилийн хугацаанд ерөөсөө би гэр бүлгүй болж үлдлээ. Эхнэр маань өөр хүн дагж явлаа. Босгосон амьдралаас минь надад бараг 70 сая хүрхгүй мөнгө надад үлдчихэж байгаа шиг байна. Энэ одоо бараг хэцүү юм байна гэдэг зүйл ярьж байгаа. Яг нь эдрэмгийн хувьд бол нэг ийм асуудлууд яригдаад байгаа. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн тухай хуулинд гэр бүл гэж хэнийг үзэх вэ гэхээр гэрлэлтэй нөгөө улсын бүртгүүлсэн этгээдүүдийг л гэр бүл гэж үздэг. Яг өнөөдрийн манай Монгол улсад хэрэгжиж байгаа гэр бүлийн тухай хууль. Тэгэхээр айгуу сонирхолтой юм байл л дээ. Ихэнх хүмүүс ч бас ингээ гэрэлтэй батлуулдаг юм лээ. 4-5 хүүхэдтэй болцсон өдий 10-20 жил амьдэрсэн байж гэрэлтэй батлуулаагүй хүмүүс бас байна. Тэгээ яг нөгөө эдрэмгийн маргаан улсад эхлэхээр яг одоо жишээ нь эхнэрийн нэр дээр нөгөө бүх эдрэмгүүдээ авцсан байдаг тий. Тэгэнгүүт залуу бол тэрний дундын өмчлөгч гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тэнцээ бас бүрдээд байгаа байхгүй. Гэрэлтэй батлуулснаас хойш үүсэж байгаа эдрэмгүүд бол хинийхэн ч нэр дээр байсан хамаагүй тэр бол гэр бүлийн дундын эдрэмгөө л гэж явна штэ. Тэнгүүт нөгөө гэрэлтэй батлуулаагүй этгээдүүд тийм байдлаас. Яг энэ асуудлаар бол яг нөгөө гэр бүлийн тухай нөгөө түрүү яриад байгаа шинжилсэн хуулийн дээр маань бол нэг ийм зохицуулт орж ирж байгаа юм лээ. 10 жилээс дээш хугацаанд хамт амьдарсан. За тэгээд дундын эдрэмгтэй хоёлаа дундаа ийм эдрэмг авсан бол тэгээд дундаасаа хүүхэдтэй те ийм ялчгүй гэр бүл гэж харагдаад байна шүү дээ. Энэ хүмүүсийг бол яг гэр бүлтэй адил статустай гэж үзнэ гэдэг бас ийм зохицуулт үүнээс үүдэж гарч ирээд байгаа. Нөгөө талаасаа таны түрүүний хэлж байгаа одоо нөхөр ингээ юу ч хүлдээд байна гэж яриад байгаа тэр бол одоо яалчгүй өнөөдрийн манайч одоо Ром Германы эрх зүйн бүлтэй орон шүүд одоо бичгийн хууль одоо бүх эрх зүйн зохицуултыг маань зохицуулна гэсэн. Тэгэнгүүт өнөөдөр хэрэгжиж байгаа гэр бүлийн тухай хуулийн дээр ялчгүй тийм ээ. Дундын төрөнгийг гэр бүлийн гишүүдийн тоогоор тэнцүү хуваана. За тэгээд нөгөө хүүхдүүдээ асран хамгаалтаа авч байгаа нь илүү хувь авах гэдэг шүү дээ. Тийм. Гэтэ яг нэг талаас харамсалтай боловч нөгөө талаас одоо тэгэл яалтчгүй юм байна. Зүгээр өнөөдөр ингээ яг над дээр ирж байгаа үйлчлэгч нарыг харахаар насны л хүмүүс байна. Одоо яг зөвхөн залуу хүмүүс эсвэл зөвхөн одоо эсвэл ахмад насны хүмүүс эсвэл яг л 30 гарсан хүмүүс дундаж одоо эдэр насны хүмүүс гэдэг ч юм уу ийм биш. Бүгд л ирж байна яг л адил тоогоор гэх юм уу. Тэгэхээр яг нөгөө салтын нарийн нөгөө нөхцөл байдлуудын хооронд нь харахаар залуу хүмүүс бол ихэвчлэн нөгөө гэр бүлээс гадуур харилцаа байдаг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг нэг юм гэр бүлийн хүчирхийлэл талдаа ч юм уу. 30-аас 40 насны эдэр насны
хүмүүсийг ажиглахаар хөвчлэн идэрнгийн маргаан гэж надад зүгээр анзаарагдаад байгаа. Зүгээр миний л зүгээр анзааргаар. Одоо ингээд би ингээд бас олон ингээд хүнтэй ингээд харьцаж байгааг яг нэг зүйл бас аюу асуудалтай зүйлүүд байдаг. Одоо үеийн охид бүсгүүчүүд маань бэлэн сэтгэлгээтэй болцсон. Ер нь их мөнгөтэй хүнтэй сууя. Одоо амьдрал нь одоо тийм ээ тогтцсон одоо нэг юм хүмүүс байдэн ш тас тийм хүмүүсийн амьдрал дундуур орж иж гай болдог. Тэгээ нөгөө хүнтэйгээ явуулж чагаад хүүхэдтэй болчдөг. Тэгээд гэр бүлтэй хүний дундуур орж асуудал тарчаад тухайн одоо мөнгөтэй хөрөнгөтэй одоо баян ахын үр хүүхдэд гаргачдаг. Тэгээд дараа тэрийг одоо ингээд дарамтлж эсвэл хань ижил рүү нь одоо дарамт үүсгдэг. Эсвэл хөрөнгөнөөс нь одоо тийм авах хэрэгтэй, ийм авах хэрэгтэй гэдэг бас хүүхнүүд байдаг. Нэг баян хүний хүүхд гаргачвал хөрөнгөн дээр нь эзэн сон гэсэн бодолтой бас хүүхнүүд байгаа гэж. Энэ дээр бас хуульчилж явал ямар зүйл бас байдгийг. Яг хоо яг энэ тохиолдолд бол тухайн хүн маань бол одоо яг гэр бүлийн гишүүн бол биш байгаад байна шүү дээ. Яг хоо энэ дээр бол яг зохицуулагдах харилцаа нь өвийн л асуудал яригдана. Ер нь бол яг гэр бүлийн дундын төрөнгийг хуваахад бол тэр хүн бол оролцохгүй шүү дээ. Энд чинь гэр бүлийн яг гишүүн биш гэдэг утгаараа. Гэхдээ бас хүүхдийн бас гаргачаад байна шүү дээ. Тийм, хүүхэд байна л да. Гэхдээ хүүхэд дээр өвийн л асуудал яригдана. Одоо тухайн хүн одоо гэрээстэл тэрүүн дээр үлдээдэг юм уу? Эсвэл тухайн хүн одоо нас орсны дараа тэр хүүхдэд өвийн асуудал яригдана. Тэрнээс яг одоо гэр бүлийн гишүүн гэдэг чинь болохоор түрүүний миний хэлээд байгаа нөгөө яг гэр бүлийн батлуулсан этгээдүүдийг маань хэлээд байгаа байхгүй. Тэр хүмүүс бол яг одоогийн хуулиар бол гэр бүлийн гишүүн биш байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө асуудалтай. Яг хөө зүгээр тэрнгээрээ дарамтлагдаг ч юм уу одоо ингээл яадаг тохиолдлууд л байгаад л байна л та яг практик дээр тий. Одоо жишээлбэл нөхөртөө нь явуулчихвал чатын, вайберийн скриншот хийж аваад эсвэл мөнгө нэгж гин. За тэгэл чи надад мөнгө өгөхгүй бол би энэ чинь гэр бүл рүү чи явуулна гэдээ дарамтлаад мөнгө авдаг хүүхнүүд байдаг. Тэгээд эсвэл ингээд гэр бүл рүү нь явуулаад бөө юм болгоцсон самарцсан хүүхнүүд ч байдаг. Энэ бол яг зүгээр шууд нөгөө эрүүгийн тусгай хэмжээг заналхийлэх гэмтэргийн шинжтэй үйлдэл болоо явчихж байгаа юм л да. Өөрөө хүнийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг тий шаардаад хэрвээ өөрийнх нь одоо хүссэн үйлдэлийг хийгээгүй тохиолдолд альва нэг зүйлээр ингээд бариад байна шүү дээ. Ер нь сүрдүүлэх маягийн тий. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол яг нэг заналхийлэх гэмтэргийн шинжийг нэгдүгürt агуулгахаас гадна энэ тохиолдолд бол би бол хүн болгонд ер нь хэлж байгаа. Зөвхөн яг гэр бүлч гэлтгүү энэ бол нөгөө өөр одоо эрх зүйн зохицуулалттай нөхцөл байдлуудад зөндөө үүсэж байгаа. Яг ийм байдал одоо сошиал дээр юуг чинь 50, зургийг чинь 50 тий. Эсвэл одоо зарим хүмүүс бүр нөхцөл зураг мургийг авчаад тэрүүгээрээ дарамтлах байдаг ч юм уу. Энэ тохиолдолд хүмүүс эргэлзээгүйгээр хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад л хандах хэрэгтэй. Тэр хүнийхээ одоо юунд орохгүйгээр тэгхгүй тэгээд одоо зөвөр нуугаад ч юм уу те ингээд дуусч хуйлгүй гэдэг зүйл байдаг. Нөгөөдөл улам илүү зүйлийг шаардаад л байдаг. Тэгсний бүр дараа цагдаагийн байгууллагад ханддаг тохиолдлууд хөвчлэн байдаг. Тэгэхээр би бол хүмүүс зөвлөхдөө бол энэ тохиолдолд бол нэгдүгээр тийч санаа зовхгүйгээр хоёрдугаарт те айц сандрахгүйгээр зүгээр хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах нь хамгийн зөв болох нь гэж хэлмээр санагдав. Тэгэхээр одоо ингээд угаасаа зарим бүсгүүчүүд маань тэгэлдэг л дээ. Одоо манай нөхөр ингээд нэг бүсгүүтэй ингээд явуулдаад байна. Тэгээд нөгөө бүсгүү маань тэр хоёрыг явуулсан би мэдсэн. Тэгээд тэр хоёрын чаталж байсан чат матыг бүгдийг нь олон нийтийн сүлжээнд тавьсан. Гэ тийм бас ярьдаг. Тэгээд дураараа эн чинь хүний алдар нэр хүндэд олон нийтийн сүлжээнд халдж чинь гэж ойлгоно. Тэгэхээр энийг одоо мэдээж хуулиндаа хуульчилсан байгаа шүү дээ. Тэгэхээр хүний одоо нэр хүндэд олон нийтийн сүлжээнд халдахгүй гэдэг одоо хуулиндаас байхад тэр хүн эцсийн дүнд өөрөө бас буруутна, тийм ээ? Одоо тэр хүний одоо бүх мэдээллийг одоо олон нийт тавьж байгаагаар. Яг энэ дээр нэг ийм асуудал байгаад байгаа. Хүний нэр хүндэд халдах буюу одоо худал мэдээлэл тараах гэдэг юм зүйл ингэ байсан л да. Эрүүгийн хуулинд. Тэгээ энийг саяхан үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр төр төдөлзүүлсэн байна. Ер нь бол. Одоо яг хуу иргэний журмаар нөгөө нэр хүндэд халдсан гэдгийг нотлоод тэгээ иргэний журмаар одоо нөхөн төлбөр шаарддаг тийм эрх зүйн зохицуулалт бол одоогоор явж байгаа. Тэрнээс энийг нэг төдөлзүүлсэн. Энэ дээр бол одоо бас хүмүүс чинь нэлээд сенсац болоод байгаа шүү дээ. Одоо намайг
олон нийтийн сүлжээр ингээл доромжлол ингэх нь одоо бараг л хэвийн үзэгдэл болоод байна гэл те. Гэхдээ одоо ямар ч л байсан хамгийн сүүлд үндсүүлийн цэцгийн дүгнэлт төр яг энэ заалтыг бол төлөвлөсөн л байгаа. Тэгэхээр ер нь бол эрүүгийн аргаар бол шийдэж болох нь шүү дээ. Одоо юугаар гэлээ таасаа? Иргэний журмаар тий. Тэгэхээр ер нь бол яг юу яадаг л та. Одоо ингээ тантай ярилцахаар ингээ айгүй сайхан бас ингээд гоё сайхан задлаад бас яриад байна. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг тэтгэмжийн тухайтай дээр бас ярьчлаа. Тэгээд энэ нөгөө гэр орондоо бас ингээд эхнэр нөхөр хоёр ингээд амьдарч байхдаа нөхөр нь архины амаралтай байнга арх уудаг. Тэг хүчрхийлэл үлддэг. Гэхдээ хүний нүдэнд харагдахгүй дандаа битүү үйлдэлээр зодддаг ч юм уу. Сэтгэл зүгээр ингээ амар химлээд байдаг залуучууд байдаг. Тэгээд тэр ингээд нөх айхтар бас барьж аваа зодоод энэ нөхөрөөс зодсон юм байхгүй. Тэгсээрээс шүүн амраадаггүй. Одоо нөгөө хүчрхийлэл чинь бас олон янзаар байна шүү дээ. Биеийн хилэмж, биеийн одоо биед хаалдах тий. Эсвэл сэтгэл санааг амар амгалан байлгадаггүй. Шүүн орж ичээл орж ирлээ. Үр хөвгтөө айлгаж ичээгээл. Тим хүмүүс байдаг. Тэрийг ингээд цагдаауудаа өгчөөр өгчөж болохгүй. За одоо нөхөр минь юм да за яах вэ гэж уучлаад яваад идэг. Нөгөөх хүмүүс үлдээ дамжир саргаад гар үлддэг болно, зодддаг болно. Тэгээд нөгөө хуулийн байгууллагын өмнө ирэхээр өмнө гэр бүлийн хүчирхийлэл үлдчихсэн үгүй юу гэдэг түүх байна уу юу гэдэг хуулинд хардсан юм билээ шүү. Ер нь бол яг гэр бүлийн хүчирхийлэл маань өөрөө нэгдүгээрт сэтгэл санааны. За хоёрдугаарт бие махбодын. Гуравдугаарт эдийн засгийн гэдэг нэг юм ерөнхий нэг юм 3 агуулга багтдаг. За бие махбодын бол мэдээч хэрэг ойлгомжтой тий. Цодод цохин. Эдийн за дараагийнх нь би нөгөө сэтгэл санааных юм хэлээд байна. Сэтгэл санааных бол нөгөө таны яг саяны хэлээд байгаа нөгөө далд хэлбэр. Тэ? Тэр хүнийг сэтгэл санаагаар унгаах эсвэл найз нөхдөдтэй ингээд уулзуулахгүй өөрийг нь 20 маягийн байлгадаг ч юм уу тий. За тэгээд өөрийг нь янз бүрээр гоочлох, доромжлох энэ бүх зүйл өөрө сэтгэл санаанд бол маш хүнд цочрлыг өгж байгаа. Нөгөө сүүлийнх нь яриад байгаа нь эдийн засгийн гэдэг талаар хүмүүс нэх ярьдгүй. Гэхдээ энэ бол бас их хэцүү юу. Хүчрхийлэлд санхүүгээр нь санхүүгээр нь одоо зарим ингээл эрэгтэй хүмүүс ч одоо тамхиныг ч мөнгөгүй одоо нэг цалин буулаа бүгдийн их нэртэй эсвэл зарим ихнэрүүд те цалин буулаа нөхөрлүүгээ байдаг ч нэг юм санхүү хүрхийн нэг шүү яах ингээ барьж болно шүү дээ те. Гэхдээ тухайн хүнийхээ наад захын хэрэглээг нь хангах мөнгө төгрөгийг өгдөг байдаг ч юм уу те. Нөгөө дунд одоо эн чинь бүр эрүүгийн тусгаангийн 11-ийн 7 дээр чинь гэр бүлийн хүчирхийллийн талаар байгаа шүү дээ. Тэгэхээр 11-ийн 7-гийн 3 дээр ч одоо энэ дундын төрөнг захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах гэж бүр оруулаад өгсөн байна. Яг энэ нөгөө эдийн засгтай холбоотой хүчирхийллийн талаар оруулж өгч байгаа байхгүй юу? Мөн зөрчлийн тухай хуулийн 5-ын 4 дээр 5-ын 4-ийн 3 дахь хэсэгт ч гэсэн бас яг энэ зохицуулт байж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс зөвхөн бие махбодын сэтгэл санааны гэхээс гадна бас юм эдийн засгийн юу байдаг? Хүчирхийлэл байдаг. За тэгээд саяны хэлж байгаагаар бол одоо ингээд чимээгүйхэн л химлээд байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль гэж бас юм тусдаа хууль байна. Энэ хуулийн дээр гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн мэдээлэх юм бэ гэдэг талаар төрийн байгууллагууд болон иргэдэд ийм бүх үүргүүдийг нь ийм чиглэл маягаар ингээд өгцөн гэсэн үг. Ер нь бол одоо жишээ нь миний ойр те одоо шин би Монгол улсын иргэн тэгэхэд манай хөрш жишээ нь ингээл байнга одоо ихнэрээ зодоод байдаг ч юм уу эсвэл ийм байдлууд үүсээд байвал би бол мэдээлэх надаас тодорхой хэмжээний үүрэгтэй гэсэн үг би. Тэгснээрээ би энэ гэр бүлийн хүчирхийллээс тодорхой хэмжээнд сэргийлж байгаа. Харин яг мэрэгжлийн байгууллагуудыг бол бүр хуульчлаад өгсөн. Одоо багш те жишээ нь багш бол хүүхдтэй байнга харьцаж байгаа. Хэрэг тэр хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд ийн үү гэдгийг тодорхой хэмжээнд хажууд нь байгаа хүн. Хоёрдугаар энэ дээр засаг дарга нар маш том байр суурьтайгаар оролцдог. Ер нь бол тухайн хороо тэ дүүрэг энэ мэтчлийн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль бол яг таны саяны хэлж байгаа юм далд хүчирхийллийг хэрхэн одоо мэдээлэхийн хэрхэн илрүүлэхийн гэдэг тал дээр бас тодорхой хэмжээнд зохицуулалт хийсэн хууль гэж бодож байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бас байдаг. Төрсөн эцгийн ингээ оролцдог. Эсвэл ингээд ах トゥ төрөл садангийн үеэлүүд нь ингээд бэлгийн хүчирхийлэлээр ингээд оролдоод янз бүр болгоцсон. Тэгээд ээж авдаа айгаад хилдэггүй. Тэгээд эсвэл ингээд хүл хөнд болцсон. Ийм одоо насан туршаагүй охтууд
байдаг. Энэ дээр яадаг юм хэл. Яг эрэг хуулийн 12-ын 1 дээр одоо яг энэ хүчин дэх гэмтрийн талаар зохицуулж өгсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол ер нь бол шийтгэл нь зөвхөн хорих ялтай байдаг. Одоо торгох юм уу эсвэл нийтэд тустай ажил хийлгэх, зорчхрыг хязгаарлах гэдэг тэр ялын төрлүүд бол байхгүй гэсэн. Зөвхөн хорих ялтай. Хорих ял нь өөрөө 1-5 жилийн хугацаанд. Тэгээд яг таны саяны хэлж байгаачлан бага насны хүүхдийг эсвэл бүр жирэмсэн болгоод эсвэл бүр тохуурхан тэ энэ гэмтэргийг нөгөө хамаатан садан төрлийн хүнийхээ эсрэг үйлдэж байгаа тохиолдолд энэ нөрөө хүндрүүлсэн нөхцөл байдал буюу 12-ийн 1-ийн 2-оор 2-оос бүр 8 жилийн ийм ялтай. Ер нь бол одоо миний хувьд бол бас яг бодохдоо энэнийг бас яг зөв ингэж одоо санкцийг нь яг зөв тодорхойлж өгсөн гэж бодоод байгаа. Ер нь одоо гэр бүлийн хүчирхийллийн юу ч гэсэн зөрчлийн тухай хуулийн зохицуулалт ч гэсэн тийм шүү дээ. Зөвхөн баривчилгааны санкцтай. 7-оос 30 хоногийн баривчилгаатай. Өөр нөгөө торгоод дуусна гэсэн асуудал байдгүй. Зөвхөн 7-оос 30 хоногийн баривчилгаатай байдаг. Тэгэл яг энэ үед хүнд хэцүү асуудал нь юу байдаг вэ гэхээр яг энэ практик дээр ажиглахаар яг юм хүчирхийллийн гэмтэрэгт үйлдэгдсэн хохирогч нар маань эхлээд айгүй зөрөгтэй явж байгаад дундаасаа за ер нь боли гэдэг юм нөхцөл байдлууд их анзаарагдаад байдаг. Нэгдүгürt нөгөө нэр үндэ боддог ч юм уу тий эсвэл одоо санаа зовдөг байдаг ч юм уу мэдгүй миний анзааргаар явах нэг тийм зүгээр зүйлүүд анзаарагддаг. Тэгтээ бол энийг бол ингэж өөрчилж болохгүй шүү дээ. Хэд хэдэн ийм кейс төр бол яг л бүгдэнд нь зохих хөстэй шийтгэлийг нь оногдуулаад явж исэн зүйлүүд бол байгаа. За тэр хүн ялаа аваад явчлаа гэж бодъё. Тэгэхээр тэр хүний хохирлыг юугаар барагдуулдээ? Сэтгэл санааны хохирол одоо нэгсэндээ тэрийг хөл хөнд болгоо ажиллаа ш тэр бүсгүй. За тэр хүн ялаа авчдаг тэр хохирол гэдэг зүйлийг юугаар хэмжиж гин? Тэр бас их сонин шүү дээ. Мэдээж хэрэг түрүүний хамгийн их нь ярианы ихэнд бас ярьсан сэтгэл санааны хохирол гэдэг зүйл бол нэгдүгээрт яригдана. За хоёрдугаарт болохоор эмчилгээний төлбөр гэдэг асуудал яригдана. За гуравдугаарт сэтгэл санааны хохирлоос үүдээд юм сэтгэл зүйн бас эмчилгээ аавн тэр хүн маань. Энэ бүх эмчилгээний төлбөрүүдээс гадна одоо сэтгэл зүйн байдлаас болоод ажиллаа их боломжгүй нөхцөл байдлууд бүрдсэн бол тэр ажилгүй суух хугацааны бас цалин нэхэмжлэх эрхтэй байдаг. За мэдээж хэрэг нөгөө хүний маань санхүүгийн их усрээс л тухайн төлбөр төлөгдөн л дөө одоо нэр дээр нь байгаа эдрэнгүүд эсвэл бусад орлогоос л төлөгдөн. Тэгээд бүр одоо төлбөрийн чадваргүй хүмүүсийг бол одоо тэгэл төлбөрийн чадвартай болтол нэм хүлээдэг л нэг ийм эрх зүйн зохицуулалт байгаа шүү дээ. Манай одоо хуулийн зохицуулалт бол. Тэгэхээр одоо нийгэмд айгүй тийм чучирдмаар хүүхдийн эрх гэж ярьдаг хэрнээсээ яг хүүхдийнхээ эрх рүү чиглэсэн зүйл томтой байдаггүй. Миний зур харж байгаагаар би ингээд олон ингээ хүмүүстэйс ингээд хайрцахаар яг яахаа мэдэхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгтээд хохирцсон эсвэл ингээд бэлгийн хүчирхийлэл үйлдэгтээ хохирцсон. Тэгээ тэрийг ингээ хаана хандхаж мэдэхгүй олон хүмүүсүүд одоо хуулиараа ингээ явахаар бас ингээд нөгөө өмгөөлөгчдөр мэрэгжлийн одоо хуулийн зөвлөмж бас тухайн иргэдэн манаас дутмаг байдаг, дөлмөг. Тэгэхээр энийг ядаж нэг хүн одоо за одоо нөхрөөсөө ингээд салчээ гэж одоо зориг гаргаад салъя гэж ингээд бодохоор нөгөө хоёр хүүхдээ яах вэ? Нөгөө өөр зээлээ яах вэ? Нөгөө дундаасаа нэг ипотекийн зээл авчихсан одоо тэрийгээ яах вэ? За энэ одоо нөхөр маань хэрвээ салаа явах юм бол нөгөө өөр зээлээ би ганцаараа ингээд төлөөд одоо чаашлаад хоёр хүүхдээ би ганцаараа авч явж чадахгүй гэдэг үүднээс бүсгүүчүүд маань бас тийм байр байдалд орсон хүмүүс байгаад байдаг. Одоо дундаасаа хэрвээ ипотекийн зээлтэй өөр зээлтэй бол яа шийдэх юм? Саллаа гэхэд. Ер нь бол зээлч мөн адил бас хуваагдана гэсэн үг нөгөө хувь тооцогдож адил тэнцүү хуваагдана. Тэр хүмүүсийн одоо гэр бүл болсноос хойш авсан зээлүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө гэр бүлийн зориулалтаар л аваад байна шүү дээ. Байрыг яах гэж аваад байгаа гэр бүл амьдрахын тулд авч байгаа. Тэгэхээр нөгөө бүх гэр бүлийн гишүүд л санал нийлээд авч байгаа учраас тухайн зээл бол мөн адил гэр бүлийн гишүүдтэй адил хэмжээгээр хуваагдана гэсэн. Яг хөө зүгээр түрүүний яг одоо энэ дээр ч яг нөгөө эдийн засгийн нөгөө нэг далд бас гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал харагдаад байгаа байхгүй юу? Зарим хүмүүс бол бүр тэгдэг штэ тий.
бүр эхнэрээ огт ажил хийлгэхгүй ингээл нөгөө уг нь хүүхдүүд том болцоод байдаг. Тэгтэл нөгөө ажил хийх нөхцөл байдал нь бүрдээд өөрөө ажил хиймээр байхад наа за чи хийж чадгийн те би хангалттай мөнгө олж ийн юм бэ тийм бэ гэснээрээ саяны бараг таны нөгөө хэлээд байгаа одоо яг салчих гэхээр гээд нэг юучгүй юм шиг нөгөө санхүүгийн нөгөө эмэгтэй хүмүүс чинь нөгөө нэг тийм санхүүгийн ямар ч эрхчлөө авахгүй өөрийн гэсэн мэдл авахгүй өөртөө 5 төгрөг 80 ихээр ямар ч юм боломжгүй нөхрийнхөө өгсөн мөнгийг л хэрэглээндээ зарцуулдаг хоол ундс үр хөвгтөд зарцуулаад дуусдаг. Тэгэхээр бүсгүйчүүд мань аягүй өрөвдөлтөй бас амьдардаг. Тэгэхээр энэ тал дээр бас чинь санхүүгийн бас зүйл одоо дарамт гэж үзэж шít хуулинд ойлжилсан байт юм байна. За тэгэхээр нөгөө одоо ингээд нөхөр нь ингээд салаа явуулчлаа л да. Гэтэл нөгөө ипотекийн зээлийг төлөхгүй 1-2 сар 3 сар ингээд болчихлоо. Гэтэл нөгөөх дээр нь одоо ингээд зээлийн төлөөгөө хаяа явцсан. Нөгөө бүсгүй маань 2 хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаад идэг. Гэтэл нөгөө зээл төлөхгүй бол мэдээж одоо банк усууд болон эдгэр чи одоо мэдээж өөрсдийнхөө хуулиндаа заасан югаар байр савыг хураах ч юм уу ийм үйл ажиллагаа явагдах гээд идэг. Гэтэл тэр хүн ингээд хаяа явчлаа гэх чинь одоо яана гэсэн. Гэхдээ яг зүгээр практик төр бол ийм л байдаг л та. Ипотекийн зээл авж байгаа орон сууцны зээл авж байгаа хүмүүс маань бол хамтран зээлдэгч нар ер нь хөвчлэн байдаг. Эхнэр нөхөр хоёр. Тэгэхээр нэг хамтран зээлдэгч нар бол иргэний хуулийн зааснаар бол адил тэнцвэр хэмжээгээр л үүрэг хүлээн штэ. Тэр утгаараа зүгээр ихэнх тохиолдолд байраа зараад тэгээд эндээсээ нэг илүү орж байгаа мөнгөө л хувааж авч байгаа тийм байдлууд ажиглагддаг. Эсвэл арай боломжтой тал нь зохих хувийг нөгөө тал нь өргөжлүүлээ зээлээ төлөх. Энэ бол нөгөө цэвэр хоорондын л тохиролцоо л доо. Ер нь бол тохиролцооны нөхцөл байдал. Тохиролцож чадахгүй бол шүүх яах вэ гэхээр байрын зах зээлээр нь үнэлээл зээлийн чадал хуваагаал үлдэгдэл мөнгөний чадал хуваагаал шүүхийн шийдвэрээр шийдээ явчих шүү дээ. Тэгээ ер нь бол хөвчлэн гэр бүлүүд бол хоорондоо тохиролцоол харьцангуй юун журмаар шийдээд бид нар ч гэсэн яг нөгөө өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа тохиолдолд ийм үр дүн үүснэ тий үр дагавар үүснэ. Тэр ингээд явах нь зөв юм аа гэж бас зөвлөл явуулдаг л та. Тэгэхээр хуулийн мэдлэг байхгүйгаас болоод хүмүүс мөнс буруу алхам хийдэг тий. Өөрсдөөс мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ миний зүгээс энэ булнан тэмдэглэлээр дандаа одоо хууль эрх зүйтэй холбоотой тэгээд өмгөөлөгч нарыгаа оруулаад бас хэрэгтэй нэгэнд нас хэрэг болно энэ асуудал. Тэгэхээр чааш бас ингээд одоо энэ тэмдэглэлээ үргэлжлүүлээ явна. Тэгээд энэ хүртэл бас ирж одоо тийм ээ энэ саахан зөвлөмж зөвлөгөөг одоо нийт дагагчтай одоо битэрийг сонсож байгаа олон дагагч нартаа бас энэ зүйлийг хэлж ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд таны зүгээс бас сүүлд нь бас сэрэмжлүүлж хэлэх бас нэг кейсийг ярьж чадаа ийм зүйл бас болж исэн шүү гэдэг үгээс яриад хэлчихээр зүйл байгаа юу? За яг хоо юуны хувьд кейсийн хувьд бол яг одоо энэ гэр бүлийн хувьд бол би түрүүн хэлсэн одоо яг хуулийн дээр заасны дагуу өнөөдрийн байдлаар бол гэр бүл гэж бол гэрэлтэй батлуулсан хүмүүсийг хэлж байгаа шүү. Тэгэхээр одоо нэг энэ дундын өмчийн асуудал төр бол гэр бүлээ батлуулаагүй маш олон бас ихтер нөхрөөд хохирж байгаа тий одоо юучгүй үлдэж байгаа ийм нөхцөл байдлууд бас байгаа. Нөгөө талаас яг энэ гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой би нэг факт хэлэхэд бол за саяхан ийм нэг асуудал гарч байгаа юм л да. Эхнэр нөхөр хоёр хоорондоо эхлээд муудалцж байгаа. За энэ нь бол ямар нэгэн гэмтлийн зэрэг гараагүй учраас зөрчлийн тухай хуулиараа 5-4-өөр шийдэгдэж байгаа. За тэгтэл нөхөрт нь болохоор 10 хоногийн баримтчилгаа өгөөд эхнэрт нь болохоор эхнэрийг нь болохоор 100,000 төгрөгөөр торгодгийг. За тэгсэн чинь би дууг нь түрүү хэлсэн шүү дээ. 5-4 маань бол нөө ерөөсө торгуул байхгүй шүү дээ. Зөвхөн одоо юу байгаа 7-30 хоногийн баримтчилгаа байгаа гэж хэлсэн те. Гэтэл яагаад ихнэр 100,000-аар торгуулж ба гэхээр нөө насан туршаагүй хүүхдүүдийг нөө харах асраа хамгаалагч нэгдүгээрт байхгүй. За хоёрдугаарт өөрөө эрүүл мэндийн шалтгаантай бол бас нөө баримтчилгаанд явахгүй болдог байхгүй юу. Тэгэхээр яг саяны энэ миний яриад байгаа кейс дээр болохоор тухайн эмэгтэй маань болохоор нөгөө хүүхдүүдийг нь харах хүн байхгүй гэдэг үндслэлээр 100,000-аар торгуулад ингээд үлдчихэж байгаа. Тэгсэн чинь давхын шүүхтэр очисон чинь эрэгтэй талын өмгөөлөгч ямар асуудал унтсан бэ гэхээр энэ бол нөгөө гендрийн эрэгтэйгч байдлыг зөрчөөд байна тий. Эрэгтэйг нь баримтчилгаанд явуулчаад эмэгтэйг нь ерөөдөө торгочлоо гэсэн чинь давхын шүүх дахиад шийдэхэд явуулсан. Хаха шатраа.
Гэхдээ хамгийн сонин нь агаан шатны шүүх болохоор яаж хийцэн бэ гэсэн чинь эрэгтэй уг нь 10 хоног баримтлаганд явчаад ирчээд байгаа шүү дээ. Гэсэн чинь эрэгтэйг нь дахиж 10 хоног баримтлаганд явуулаад эмэгтэйг нь болохоор 7 хоног баримтлаганд явуулсан. Тэгэхээр ийм энэ дэр би яг зөвөр юу хэлэх гээд байна гэхээр яг зөвөр ер нь бол эрэгтэй эмэгтэй аль нэм одоо үйлдэл гаргаж байгаа тохиолдолд адил тэнцүү арга хэмжээг нэгдүгээрт авж байгаа гэдэг нэг ийм кейс үргэлжилсэн ийм одоо гендрийн эрэгтэй байдлыг харгалзах үднэс. Нөгөө талаасаа зөвхөн одоо 7-30 хоногийн баримтчилгааны санкцтай боловч хэрэг та нөгөө хүүхдийг нь харах хүн байхгүй байдаг ч юм уу эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байдаг ч юм уу эсвэл гэртээ өөр өндөр настай аав ээжигээ асран хамгаалдаг байдаг ч юм уу энэ тохиолдолд бас торгуулийн санкцаар бас солиулах үндслэл байдаг. Тэгээд тэр хоёр эмэгт 92 дэ зодолцсон гэсэн үг. 10 хоног баримтлагдж гэн гэдэг чинь. Тий. Ер нь бол гудамжинд жоохон хоорондоо маргалтаад тэгээд одоо ингээ гудамжинд ингээд маргалтангууд би төрөнгөд 10 хоногийн баримтлаганд явж гэнэ гэж ойлгох уу? Тий. За тэгэхээр ер нь бол залуучуудаас хандаж хэлэхэд ер нь бол сая мөдөгч маань хэллээ шүү дээ. Олон нийтийн газар 292 маргалдаж, хоёр биенийхээ биед халдаж зодолцсон үүднээс хоёулаа хөнгөн зэрэгтэй гараад одоо тийм ээ хоёулаа 10 хоногийн одоо гэмтлийн зэрэг бол гараагүй. Гэмтлийн зэрэг гараагүй. Тэгээд зөрчлийн хуулиараа шийдэгдээд 10 хоногоор баримтчилгаанд явж байна. Тийм учраас энэ зарим нэг хүмүүс бас ингээд зодоонуудаа хийдэг, гудамжинд орилж чарлаад идэг. Тэгээд ийм асуудал чинь бас хуулиндаас ийм арга хэмжээ авдсан байх шүү. Тэгэхээр бас зарим хүмүүс чинь хажуу хөршүүдэг хүртэл амар тайван байлгадаг. Шинжэнгөө зодтолдоод өглөө болтол зодтолдоод эсвэл нөхөр нь орж ирэл агсан цагтуу тавиад хүний тав тухай айгүй халтагдуулдаг тий. Тэгэл нэг цагдаа нэрэл авдаг, эрүүлжүүлэх тод ч маргааш нэрэл дахиад зодоод өгдөг. Тэгэл нэг бүр байнгын нөгөө удаа дараа давтамжтай гэр бүлийн үчирхийл үлддэг бүр тэмдэглэгээтэй алдартай айлууд ч бас байдаг шүү дээ. Тэгэхээр би цаашдаа ер нь бол эмэгтэйчүүдийн ирэх болон бэлгийн үчирхийлд өртсөн одоо хүүхдүүдийн тухай нөгөө тал дээр ганцхан эмэгтэйчүүд ирэх гэж ярихгүй эрчүүд маань бас маш их хохирсон зүйлүүд бас байдаг. Тэгэхээр энэ тэнцүү одоо эрчүүдийнхээс эрхийг хүртэл бас ярих болно. Тэгэхээр амьдралд хичээгээл ажил төрөлхийгээ яваад идэг эмэгтэй нараар нь тавиал баар сав хэсэлээдэг тэгэл эцсийн мөчөөс сал зарналаа гэхэд нөгөө амьдралын төлөө тэмцэжсэн залуу маань юучгүй гартаа одоо тий 5 цаашчгүй үлдээд ингээд явж байгаа бас маш их залуучууд байдаг. Тэгэхээр энэ зүйлэн дээр бас цаашдаа хуулийнхаа хүмүүстэй хамтраад одоо хуулиндаа ийм боломж олцоо байгаа шүү гэдгийг та бүхэндээс хүргээд явна. Тэгэхээр энэ одоо дугаартаас хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.